Өнөөдрийн хуралд Оросын боловсролын цогцлборын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахаар Плехановын Академийн салбар сургууль, Разуга, Их засаг их сургууль, Сүүдэрхэн Орос цэцэрлэг болон Эрдэнэт Дархан хотын Орос сургуулиудын төлөөлөгч, Оросын холбооны улс Бурятийн боловсролын яам, Хягт дахь Орос сургуулиудын удирдлагууд хүрэлцэн ирсэн байна. Энэ гол одоо зорилго нь юу юм гэхээр ерөөсөө Орос хэлний сургуулиуд бол одоо цаашдаа хамтарч ажиллах тийм ээ. Тэгээд энэ Орос хэлний сургалтыг дэмжих тийм ээ. Дэмжих цаашдаа зохион байгуулалтын талаар бол бас Монголд, Орост бол одоо нэгдсэн дэмжлэг авах ийм зохион байгуулалтын талаар зорилттой. Оросын боловсролын ийм цогцлбор гэсэн нэг ийм бүтэц одоо бид нар зохион байгуулж байгаа. Орос хэлний сургалт явуулах юм сайшгүй шаардлага, эрэлт хэрэгцээ бол манай оронд эцэг эхчүүд хүүхдүүдэд байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо бид одоо уулзаж ярилцах, зөвлөлдөх, яаж хамтарч ажиллах энэ асуудлаа харуулсан гэсэн. Улаанбаатар дахь Плехановын Академийн дэргэд өнгөрөх оны 12 сард Оросын боловсролын цогцлбор байгуулагджээ. Тус цогцлбор нь Оросын боловсролын тогтолцоог Монголд дэлгэрүүлэх, хүүхэд залуусын Орос хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор байгуулагдсан байна. Манай энэ Оросын боловсролын цогцлборыг үүсгэн байгуулагч нь бол Михаил Анатольевич Попов гэж хүн байгаа. Энэ бол Монголд 12 гаруй жил болж байгаа үйл ажиллагаа одоо Плехановын Академиг одоо үүсгэн байгуулсан. Тэгээд энэ үйл ажиллагаагаа маш сайжруулж одоо өнөөдрийг хүртэл энэ Оросын боловсролд маш хөрөнгө оруулсан, оюуны хөрөнгө оруулсан гэж хэлж болно. Тийм хүн байгаамаа. Мөн энэхүү хурлаар өнөөгийн тулгамдж байгаа хүндрэл, шийдвэрлэх асуудлууд, цаашдын нэгдсэн төлөвлөгөөнийхөө талаар хэлэлцэж санал бодлоо солилцлоо.